Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Өнөөдрийн ажлууд ажгүй юу те? Сайхан. За 11 сарын 19 хуулийн нэвтрүүлэг эхлэе. Лав гараг. За улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийн лав гарагийн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За энэ 7 хоногийн эхний нэвтрүүлгүүдийг бас үзэгчд маань анзаарч үзсэн бол за улс төрчин манлайлагч төслийн шилдэг 90 оролцогчоос цаашид төслөө үргэлжлүүлэх боломжгүй оролцогчд маань бол баг дотроос хасагдж байгаа. Тэгээд зохион байгуулагчдын зүгээс одоо оролцогчтойгоо бол анх Улаанбаатар хотны нүүр тулан уулзахдаа энэхүү журмаа танилцуулсан. Хоёр зарчмаар одоо төсөл үргэлжлүүлэх боломжгүй оролцогчд маань хасагдана. За нэг нь бол шүүгчдийн одоо шууд үнэлгээгээр энэ нь бол тухайн оролцогчийн ганцаарчлсан ур чадварыг харна. За нөгөө хувилбар нь бол баг дотроосоо оролцоо болоод бусад шалтгаануудаар хасагдах юм зарчим байна. Тэг яг нөгөө хасалтын нэвтрүүлэг өчигдөр үржигдээ 2 өдөр гарлаа. Өнөөдөр гарна, маргааш гарна гэдэг 4 өдөр гарч байгаа. Тэнгүүт бас зарим хүмүүсийн зүгээс за ингээд Facebook, Twitter, social ертөнцийн зүгээс бол үгүй энэ залуучуудыг одоо ингээд дунд нь одоо ингэж хагаралтуулж яаж байгаа юм бэ? Дунд нь одоо ингэж өрсөлдүүлж яаж байгаа юм бэ гэдэг шүүмжлүүд гарч ийн л та. Тэгэхээр ер нь бол нэг олонний дунд үгийн хичээ ганцаараа бахта сэтгэлээ хичээ гэж үг байдаг. Яг харахгүй энэ манлайллыг одоо хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүсийн хувьд бас нөгөө эртээр хэлжсэн алга ташуулахаас илүү хүлээн зөвшөөрөх чанар чухал. Багийн гишүүн байх, багийн тоглогч байна гэдэг чинь хамгийн чухал чанар шүү дээ. Тэгээд нүүрэн дээр нь бас алдаа оноогоо хэлээд зас залруулаад явдаг чадвар бол яг харахгүй бидэнд өгүүлэгдэж байгаа. Тэмч учраас өнөөдрийн одоо нийгэм улс төр нөхцөл байдалд үүдээд байгаа маш олон зүйлүүд хөшигний цаана явагддаг. Бид бол түүнийг бол нээлттэйгээр залуучдын маань хувьд эрүүлэр харах энэ одоо боломжийг олгож байгаагаар онцлогтой. Бүх юм төгс төгөлдөр үнэ гэж байхгүй. Тэгт ямар ч гэсэн нэвтрүүлэг маань бол олон оролцогчдоос бүрдэж байгаа. Олон талуудаас бүрдэж байгаа. За түүний хамгийн гол оролцогчнуудыг харахгүй манай шилдэг 90 оролцогч нар байгаа. За аль болохоор энэ одоо шүлт маань шудраг байгаасаа гэж хүсэж байна. Нөгөө харилцаанаас хүн болгон суралцж идэг болохоор 20 хүнтэй баг дотроо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж тийм ээ өөрөө дотроо юу бодож байгаа зүйлээ зөв илэрхийлнэ гэдэг бол хамгийн том чадвар байх хэвээр. Өчигдөр бол асас багийнхны хувьд бол хүндхэн өдөр байсан. Тэгээд өнөөдөр бол шинэ ялалт багийнхны хувьд баг дотроосоо одоо цаашид хамтдаа төслөө үргэлжлүүлэх боломжгүй юм оролцогчдоос нэр тодруулах юм байна. Мэдээж энийг бас үзэж байгаа үзэгчд маань зөвөр ойлгох хэрэгтэй л дээ. Энэ хүмүүсийг одоо муу учраас хасаад байна гэж ойлгож болохгүй. Ерөнхийдөө бас ажиллагаа, харилцааны хувьд ч гэдэм үү тодорхой хэмжээгээр хамтраад юм их тал дээр саналын зөрүүтэй байр сууриас болж л залуучууд маань хасж байгаа. Тэрнээс биш нэг сарын дотор хүний доторхыг мэдээ, таниад төгс гэгээрээд тэр хүнийг одоо үнэлт бүрэн өгөх хэмжээнд хүрнэ гэдэг бол амаргүй. Тийм учраас энийг бол харьцангуй утгаар нь зөвхөн одоо энэ одоо нэг сарын хугацаанд болсон үйл явдал дээр л дүгнэж ойлгоорой л гэж бодож байна. За ингээд өнөөдрийнхээ нэвтрүүлгийг үзэгчтэй төлөвлүүлье. За. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээ цэгийн үннийг мэдээлнэ. Ер нь бол айгүй хэцүү байна л да. Манай багийнхан чинь айгүй коллектив сайтай. За нэгд хүн бол ган зэрэг. За эхний хүн манай багт нөө ерөөсөө ирж оролцох байгаа ган зэрэг байгаа. Ерөөсөө сүүлийн үед одоо бараг 7 хоног гэрээт ерөөсөө үйл ажиллагаанд оролцоогүй явцсан. Тийм учраас ган зэргийн нэрийг дэвшүүлж байна. За эхний хүн ган зэрэг. Шалтгаан нь өөрөө багийнхандаа одоо би бас ажил төрлийн шалтгаанаас одоо бага аргач байна. Цаашлаа үргэлжлүүлэх боломжгүй боллоо гэж санал тавьсан учраас тэр саналыг одоо хүндэж байна. За сүүлийн үед явагдаж байгаа тэмцээн ер нь багаар ажиллаж байгаа зүйлүүдэд бас ажлын хувийн шалтгаанаар юм шиг үлээ. Оролцохгүй байгаагаар нь бол ган зориг гэж залууг эхний ээлж нь бол нэрлэж байна. Оролцоогоор харах юм бол сүүлийн үед яг ган зоригийн хувьд бол тийм ажил нь болохгүй байна уу те ирэхгүй байгаа учраас бид нэр оролцоогоор тэгж дүгнэж байна. Эхний хүн ган зориг. За Ган зориг ерөөхдөө үйл ажиллагаанд оролцохоо байгаад дуудаж байгаа. Цэдэн дамбаа мөнгөчлөө ган зориг. За цэдэн дамбааг яагаад хасах гээд байна? Сул хүчтэй өрсөлдөгч биш. Сул. Миний хувьд бол одоо цэдэн дамбаа дээр бол шинэ ялалт багийн нэрийн өмнөөс оролцож байгаа бүх зүйл дээр л манлайлж оролцож ирсэн шиг харагдчихсэн. Би өөрөө нэг хөтлөгч хүний хувьд бол бас мэдчихээн л да. Миний хувийн үзэл. Саяны таны ярьж байгаа бол таны хувийн үзэл. Наашаа ярьж та яасан. Камерд л харна шүү дээ. Таны цэдэн дамбаа багтайгаа хамтарч ажиллахгүй хөв хүний одоо амбиц өндөртөл гэж
байгаа. Цэдэн дамбаа бол баг дотроо бол нөгөө ингээд залуучуудыг бужигнуулах одоо юу гэдэг нь пракц бүлэгч гэдэг юм уу эсвэл тэрнтэй нийтэйч гэдэг юм уу. Одоо жишээлх юм бол би нэг жоох илүү яриад тахлаар натаа ерөөсөө бас харшилдаг. Тэгээд би өөрөө бас нөгөө миний гаргасан санааг бол дэмжсэн хэрнээ яг цагаа тулахлаараа үгүй гэдэг. Өөрөө ингээд үйл ажиллагаанд нь ерөөсөө оролцоод ингээд явдггүй. Дараагийн хүн бол одоо Цэдэн дамбаа гэлээ да. Манай Цэдэн дамбаач өөрөө нэг бас тийм ганцаарчлан тоглолт үзүүлэх гэдэг сонирхолтой. Багаар тоглодог хүмүүнтэй ажиллах сонирхолтой байна. За хоёрдугаарт нь бол би Цэдэн дамбаа гэж нэрлэмээр байна. Ер нь залуучуудыг боломжийн өөрсдийн нээ боломж олгоё бас хөгжүүлэх гэсэн зорилготой гэж би энэ шоуд нэвтрүүлгийг харж байгаа. Тэгвэл анханасаа бол тухайн хүний хувьд ч тийм миний нүдээр бол одоо бид нарыг одоо баг болж ажиллахаас илүүтэй бид нарыг одоо арай ийм сөрөг байдлаар ч юм уу эсвэл ийм өрсөлдөгчөөч гэдэг юм уу тэр байдал нь илүү их надад тусна л да тэгж харагдаад байсан. Тэр утгаараа бол багаар ажиллах ч гэдэг юм уу эсвэл одоо цаашид баг маань амжилттай явахд ч гэдэг юм уу багийн нөхдүүдийг маань бас цаашид амжилттай явахд бас тодорхой хэмжээний ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлж чадах хүн гэдэг утгаар нь нэрлэж байгаа. За эхний хүн Цэдэн дамбаа маш их хувийн амбицтай. Багаар ажиллахаас илүүгээр яг өөрийнхөө амбицийг бүр ингээ хөөгөө авчдаг. Одоо бид нар багийн ажил хийж байгаа тийм. Гэтэл багийн ажил хийж байхад хүн өөрийнхөө тэр нэг амбицийг хаяач гэсэн жоохон дарж явах хэрэгтэй. Эхний хүн бол Цэдэн дамбаа. Залуучуудаа битээ их тэрхээ залуус гэсэн үгнээс үл томжирсан байдалтай битээ андасаа гэдэг нийт оролцогчдоос өсөж исэн. Зөвхөн залуучуудыг гэлтгүй өөрийнхөө саналыг илүү их тоолодог ч юм уу те илүү үйл хашаадаг тийм байдалтай байдаг гэсэн шалтгаанаар. Дугуй гэдэг юм уу та нарыг? Яг ч дугуй гэдэг үлдээ. Үгүй наа чин биш явахгүй юу гэж гэх мэтчлэн тий. Тиймэрхүү байдлаар айгүй ханддаг. Ганц зориг байна. Бараг өөрийнхөө саналаар гарч байгаа. Уг нь бол нэлээ явах гэж бодож байсан. Гурав дахь нь бол мөнгөч болон байгаа. Оролцоо нэлээ сулраад байгаа гэх юм уу. Одоо жишээлбэл бид нэр мэтгэлцээний бэлтгэхэд юм уу те реклама бэлтгэхэд юм гэх мэтчлэн энэ асуудлууд дээр харагдах байдлаас хамаарч бас аль нэг ажилд нь оролцоогүй шийддэг юм шиг тийм хандлага надад ажиглагдаад байна. Эхний хүн бол болормоо оролцоо буюу багийн тоглолт гэдэг талаас нь дүгнэж байна. Хувийн тоглолт манлайлж өөрийгөө илэрхийлэгч бол манлайлагч хүнд байх ёстой нэг чадвар үстэй. Тэг яг нөгөө хараад байгаа юм. Сөрөг талаас нь тий ер нь бол яг энэ дээр шал багийн тоглолт гарах хэрэгтэй шүү дээ. Тэр яг өөрийнхөө юмыг илүү түлхээд идэг юм уу гэсэн юм дүр зураг харагдсан л да. Та өөрөө хэр багийн тоглогч вэ? Би бол сайн оролцож байгаа гэж үзэж байгаа. За хоёр дахь хүн гэх юм бол ганц зэрэг оролцоогүй өөрөө хасуулт тавьсан юм. За гурав дахь хүн гэх юм бол бат үлзий. Багийн нөгөө ажиллагаанууд байгаа шүү дээ. Тэн дээр их муу оролцоотой байна уу та гэсэн гэж би үзэж байгаа юм л да. Болормоо хичээг болж байна. Дотроос их орно гэсэн Монголоо залуучуудаа ирээдүгөө гэсэн хүмүүс үлдээсэй гэж бодож байгаа. Гэхдээ яг энэ дотор бол хувийн амбиц хөөсөн ч юм уу тий. Ирээдүй болсон залуучуудад хуучинсэг улс төрийг үлдээж байгаа ч юм уу. Ямар нэгэн тийм хуучинсэг одоо байгаа шин шийдэл, шин санаа гэдэг санааг хуучин гэдэг рүү түлхэж байгаа хүмүүс нь хэрэггүй хаа гэж би бодож байгаа. За хоёр дахь нь бол болормоо. Ерөнхийдөө бол нэвтрүүлэг хийснээс хойш ерөнхийдөө баг дотор бол ер нь маш хүнд урамсгалыг бий болсон. Төвчтэй өрсөлдөгч болоод лидер болоод улс орондоо өөрчлөлт хийгээ шин санаа гаргаад явах тийм юм ерөөс биш. Тэрэнд бол зөв. Одоо та хоёр энд бол үнэлэх байх. Болормоо хичээг санал болгож байгаа. Бид нар бие биендээ итгэжээж хамтарч багаар ажиллаж аливаа ажлыг бүтээлч хийх ёстой. Итгэлийн хувьд бол баг үнэхээр итгэж чадахгүй л гэж. Хоёр дахь хүнийг бол хэлэхэд хэцүү байна уу? Нэрийг мартсан уу? Үгүй харин яг хэлэхэд аягүй хэцүү л байна л да. Магадгүй яг хоёр дахь хүн маань би хамтарч нэг багаар ажиллаагүй гэдэг утгаараа биш те. Санаа оноо юу гэдгийг шинэлэг санаа байхгүй гэдэг утгаараа биш. Зүгээр магадгүй миний итгэлийг алдсан те. Мигмард орж хэлж байна. Оролцоо талаас одоо яг мигмард орж. Тийм мигмард орж. За гурав дахь хүн бол мигмард орж харьцангуй залуу хүн бас оюутан хүн. Австрал бол харьцангуй төлөвшсөн тийм ээ. Тийм хүмүүс байх хэрэгтэй гэж гэсэн үзлүүдтэй ус энэ удаад чанарч хэрэгтэй л дээ. Баг цаашаа эн чинь дахиад өрсөлдөөн цаашаа явна, нэвтрүүлэг цаашаа явна. Баг хамт олон дотроо яаж тоглолтоо, ямар үр хөрөлтөө байх вэ тийм ээ. Тэгэхээр зэрэг аль болохоор хүчтэй хүмүүс цаашаа үлдчихэж өрсөлдөх чадвартай байна гэсэн юм бодолтой. Хоёрдугаарх нь мегмард орж. Мегагийн хувьд ерөөдөө эрц бас жоохон багассан байгаа. Тэгээ оролцоо жоохон сул байгаа. Гурав дахь нь бол болормоо. Ер нь бол миний хүндэлж явдаг хүний нэг. Гэхдээ баг дотор нэг жоохон хагарал үүсгээд байгаа. Миний анчилсан бол шинээр хийгдэж байгаа шинэ юм залуучуудын ийм одоо үзэл бодлын дунд нэг иймэрхүү хуучинсаг
юм орж ирээд энэ цаашаа хадгалагдах юм бол энэ тэмцээний үр дүнд бас сөргөр нөлөөж магадгүй. Энэ тийм бодолтой. Болормог хасъя гэж бодож байна. За болормог би бол нэг хитгэвтэй гишүүн гэж боддгийн. За яг хөө ийм байгаа юм л да. Яг оролцоо талдаа өнөөдөр итгэвтэй мэт харагдаж байгаа бол яг ингээд оролцоод үр дүн гарсан зүйл бол байхгүй байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор яг хөө биднээс яг хөө ингэж яасан юм шиг хэрнээ одоо оролцож байгаа юм шиг хэрнээ биднээс дандаа нөгөө баг санаагаа тулгаад идэг байхгүй. Тэгэхэд одоо тэр дундаас чинь дэмжиж байгаа хүн хэрэг үлээ. Яг жоохон амбиц талдаа яг тиймэрхүү тэгсэр нэ үр дүн бол байхгүй байгаа байхгүй. Тэгээд мөнх чулууныг би нэрлэж байгаа. Мөнх чулуун бол урлагийн салбартаа явах юм бол илүү одоо амжилт үзүүлэх юм байна гэж би харсан. Бас мөнх чулуунд маань давуу тал байгаа. Шал өөр одоо хипхоп ярьж хагаад одоо сонголтыг хийгээд орж ирсэн. Өөрийгөө аягүй сайн бэлдсэн. Хэдий ч яг багтаага бол тулаад бодож боловсруулах, санал санаачлах, шин санаа ерөөсөө байгаагүй ажиглагдсан. Мөнх чулуун ер нь багийн одоо уялдаа холбоо бол сайн байх хэрэгтэй. Түүнээс нэг хүний одоо сандарт гэдэг юм уу, нэг хүний одоо үзэл бодлоор одоо шийддэггүй л гэж би үзэж байгаа. За мөнх чулуун яасан бэ? Сул багийн тоглолт хийдэггүй. Багийн тоглолт мэдгүй. За. Багийн тоглолт гэдэг чинь нэгсэндээ бие биенийхээ сул талыг нөхөх гэж багаар ажилладаг. Түрүүн бас хэлсэн ер нь залуучууд боломж олохыг гэдэг үднээсээ би мөнх чулууныг хасмаар. Мөнх чулуун залуух юм шиг үү? Ер нь бол тодорхой хэмжээгээр өөрийгөө таниулсан, бас нийгэм байр суурь эзэлсэн. Энд бол бас өөрт нь байгаа бас байдаг юм гаргая гэсэн олон залуучууд байгааг би бол олж харсан л да. Тэгэхээр энэ хоёр нэлээд хүчтэй өрсөлдөгчд болж таарад байна да баг дотроо. Нэг талаараа бол хүчтэй өрсөлдөгч. За хоёр дахь мөнх чулуун яг нөө бас өөрийнхөө амбицийг алсан гэж төрүүлж ингэж гаргаж ирсэн учраас мөнх чулуун гэж байгаа. Одоо манай баг нэг 90 залуучууд байгаа. 90 залуучууд бүгд амбицтай. Гэхдээ дор дорноо өөрийнхөө бас амбицийг дараад яг нөө багийн ажил гэдэг утгаараа бас ажиллах хэрэгтэй. Гэтэл яг ингээл ерөөсөө өөрийнхөө амбицаар ингээ яваад байгаа байхгүй. Миний бодлоор бол нэгэнт бид нарт тоглоомын дүрм байгаа учраас 3 дахь нь бол буцаж орж ирэх хамгийн боломжтой гэсэн хүн дээр өгч байгаа. Зөвлөх өгшин. Тий, зөвлөх өгшин шийдвэрийг. За хин бэ? Боломжтой хүн бол мөнхчлөөний гэж хаалгаж байгаа. Өөрөөр эргэжүүл яах вэ? Гэхдээ ер нь бол би багийнхан дотроо ер нь нэлийн л одоо өөрийн бодлого бол нэлийн ингэж шүүж үзсэн л дээ. Эхний үнийг бол мөнхчлөө ахаа гэж бодож байгаа. Нэгдүгээр багийн ойр амьсгалыг их тийм сөрөг болгодог тийм хандлага байдаг. Хоёрдугаарт нь бол багийн яг гүйцэтгэл ажилд оролцдоггүй нэг төгсгөлийн мөчөд гарч ирж бүх зүйлийг ингэж өөртөө өөрөх гэсэн хандлага гаргадаг учраас би эсрэг санал өгч байгаа. Хоёрдугаарт нь ундрахаа санал өгнө. Энэ хүний ховын үзэл болов би хүндэгдэг. Яг тийм нэг устарч хүн байх хэвээр зам байдал гэдэг ч юм уу тийм зүйл энэ хүн надад ажиглагддаггүй. Тийм учраас би шийдвэр гаргаж байгаа. Ундрах энэ төслийн гол зорилго нь бол ер нь бол ямар нэгэн хүмүүс төр цэцэг тариа жимс ч юм уу одоо ямар нэгэн урмалд орохвол гэж үр цацж байгаа. Тэгэхээр ер нь бол ундрах дээр ч юм уу ер нь бол ямар нэгэн байдлаар үр цацаа цаашд явхад бол тэрэнд дэлгэрхээр өгч юм уу тийм байгаа. Тэгээ ерөөр хэлбэл өөрийнх нь ярьж байгаа зүйлээс бол улс орноо хөгжүүлэх, сэлэнгийн нутгаа хөгжүүлэх ямар нэгэн тийм дотроосоо ярьсан, ирээдүг харсан гэрэл гэгийтэй зүйл тийм ер нь ажиглагдгүй. Тэгээ хувийнх нь байгаа байл ч юм уу ер нь бол ирээдүйд залуучууд бидэнд цаашлаа явхад бол ямар нэгэн тийм эрг нөлөөг бол үзүүлэхгүй хаа зөвхөн хувийн одоо амбиц ч юм уу тэр талаас нь явах гэж би хараад байгаа. Тийм учраас цаашд бол ундрах хэрэггүй болов гэж би бодож байна. Гуравдугаарт нь ган зэрэг сүүлийн үед оролцоогүй байгаа. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээцэг имэн үннийг мэдээлнэ.
мөнгө дөрших байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа. Наран мандах зүгт цэврэг арт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6,000 айлын шин налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэврэг арт эрүүл амьдарцгаая. Тэлмэн констракшн шин налайх хороолол. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Мэдээллийн хамтран ажиллагч өглөөний сонин үндснийхэр хашхыг хамгаална. Хамтран ажиллагч мэдээллийг сурвалж News CGM. Төслийн шилдэг оролцогч бүр 1-р шатанд дэвшүүлэн гаргасан шин шийдэл эерэг санаагаараа бусдаас ялгарч байгаа. Тэгвэл шилдэг оролцогчдоо багт хуваарлснаас хойш тэд багийн бодлогын төслийг санаачлан хэрэгжүүлэх болсон. Үндсэн 4 багийн нэг болох Асаас баг өнөөдөр ухаалаг шийдэл төслийн танилцуулга хэвлэлийн баг хурлаараа дамжуулан олон нийтэд хүргэлээ. Тэд Улаанбаатар хотын ногоон байгууламжийг 2015 онд мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, эко аяллыг зохион байгуулах, ухаалаг хэрэглээ буюу төрийн үйлчилгээнд эко автомашиныг нэвтрүүлэх гэсэн 3 дэд хөтөлбөрийг багийн төсөлдөө багтаажээ. Эхний дэд төсөл буюу ногоон байгууламжийг нэмэгдүүлэхдээ Асаас багийнхан гэр хорооллоос моджуулах ажлыг санаачилсан байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн тал хувь нь оршин суудаг гэр хорооллын хөрсний болон агаарын бохирдлыг бууруулахад нэг айл нэг мод гэсэн санаачлагыг дэвшүүлж байна. Дэлхийн хотуудын хөгжлөөс харахад нийслэл хотынхоо 50-70% ногоон байгууламж гэсэн зарчмыг баримталдаг бол Улаанбаатар хотын хувьд энэ үзүүлэлт 10 дахин бага буюу 3-5% байдаг байна. Эко аяллыг дэмжих дэд хөтөлбөрөөрөө тэд эко автомашинаар өдрийн аяллалын саналыг нийтэд хүргүүлж байна. Бид нар жил болгоны өвлөн утаа амьсгалаад хавар нь шороотой зуралдаад ингээд бид нар ийм саарл хотод бол амьдарч байгааг бүгдээрээ мэдж байгаа. За бид нар ерөнхийлөгчийн санаачилсан тэр мод тарих өдрийг бол дэмжиж байгаа. Энэ ажил маань гэхдээ хийгдэж эхэлснээсээ хойш 5 тэрбум орчим төгрөг бол зарцуулагдсан боловч хот маань тэгж айхтар ногоон болцсон юм байхгүй байгааг бид нар бас мэдж байгаа. Энэ 5 тэрбум төгрөгийн 80% нь буюу тэр 5 тэрбум төгрөгөөр авчирсан моднуудын 80% нь үхчээд байна. Буруу тарьснаас болж байна, эзэнгүүгээс болж өгч байна. Ийм байдлаар буцаад 5 тэрбумын 80% буюу 4 тэрбум орчим төгрөгийг бид нар алаад байгаа ийм асуудал цаана нь харагдаж байгаа юм. Тэгэхээр бидний ажил бол ерөөсөө илүү зардал гаргахгүй, илүү үйл ажиллагаа хийхгүй зүгээр ухаалаг шийдлэр энэ 4 тэрбум төгрөгийг мод болгож ургуулах талын л ажлыг санааш. Асаас багийн 3 дахь дэд хөтөлбөрийн хүрээнд тэд агаарын бохирдолдох, автомашины хөдөлгүүрийн утааг бууруулах, эко автомашиныг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг санаачилсан юм. Агаарын бохирдлын 20-21%-ийг бензин, дизель түлшнээс гарч байгаа утаа тордог эзэлдэг байна. Эдгээр болон бусад тоо судалгаа төсөлд ашиглагдах баримтыг тус багийнхан мэргэжлийн байгууллагатай хамтран цуглуулж ажилласаар байна. 2007 оны 12 сарын 26-ны өдөр засгийн газрын тогтоол гаргасан байгаа. Энэ юу гэхээр төр туулагч чадвар өндөр бүхий автомашиныг нийслэлд унж хэрэглэхгүй байх тогтоолыг төрийн захиргааны байгууллагад гаргасан байгаа. Гэвч өнөөдөр энэ тогтоол бол хүчин төгөлдөр хэрэгжихгүй байна гэж манай төслийн багийн зүгээс бас үзсэн. Төр татвар төлөгчдийн мөнгөөр том машин авч унах биш, бензин авах машин унах биш. Гэхдээ машин унж болно. Гэхдээ ард түмнийхээ эрүүл мэндэд агаар гэдэг нийтийн өмчөд бас эргээр үзүүлэх эко автомашин унаач гэдэг талаар бид нэр уриалж байгаа. Асаас багийнхан өнөөдөр төслөө танилцуулахаас гадна өнгөрсөн хугацаанд багийн бодлогын ажиллагааныхаа хүрээнд дэд хөтөлбөрүүдэд дэмжлэг авсан Улсын хурлын гишүүн Ганбаатар болон Сонгон хайрхан дүүргийн удирдлагатай хамтран ажиллах санамж бичигт гар үсэг зурлаа. Улсын хурлын гишүүн Ганбаатар 2007 оны 12 сарын 26-ны өдрийн засгийн газрын дугаар 349 тогтоолын хэрэгжилт болон бусад арга хэмжээний хөтөлбөр дээр хамтран ажиллахаа мэдэгдсэн. Харин Сонгон хайрхан дүүргээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтрахаа мэдэгдлээ.
Идэвхтэй 90 залуучууд бол ингээд баг болоод хамт олон болоод Монгол улсынхаа төлөө, хөгжлийн төлөө зүрх сэтгэл дуу хоолойгоо хөгжиж байгаад бол маш их баяртай байгаа. Тэгээд ер нь юм хийж байгаа идэвхтэй ийм залуучуудыг бол гишүүний хувьд бол маш дэмжиж ажилдаг. Тэгээд тэр утгаараа энэ асуудалд хамтарч ажиллая гэсэн ийм байр суурьтай байгаамаа. Сонгоны ахын дүүрэг эрүүл орчин буюу эрүүл дүүрэг гэснийг хөтлөр хэрэгжилж байгаа. Яг энэ хөтөлбөртэй үед ногоон байгууламж хөрсийг яаж цэвэрхэн байлгахгүй, усаагаараа яаж цэвэрхэн байлгахгүй гэсэн асуудлыг дэвшүүлж байгаа юм. Манай энэ хөтөлбөртэй яг энэ өнөөдрийн залуучуудын дэвшүүлж байгаа асуудал яг санаа нэгдэж байна. Ийм учраас баяртай байна. Өгөх л та. Одоо юу гэдэг тохиолдол болроо бол одоо нэг хүмүүстэй ярьсан л юм шиг байна. Тэгээ яг хөө тэр бол тэгэл нэвтрүүлгийн журмаар явгаараа л явах тий. Тэрэнд бол нэг хэмжиглээд их юм бол алга. Тийм сайхнаар хүлээж авах бах. Гэхдээ ер нь бол ирээдүгээ ч юм уу ер нь бол тийм миний хүсэлтэй миний дотор байгаа ирээдүг сайн сайхныг бүтээх залуучуудынхаа дуу хоолойг бүргэх шин нийгмийг бүтээх ч юм уу тийм хүслийг мань дарж чадахгүй хаа л гэж би бодож байна. Баг дотроо бол би харуулж чадсан. Багийн төслийг бичсэн. Миний төслийг бол би багийнхнаа хинч оролцоогүй санааг нь өөрөө гаргасан. Өөрөөсөө бүгдөө гар өргөж дэмжсэн. Тэр төслийг нь бол хэвлэж одоо бүгдийнх нь гар дээр нь хэвлэж хургуулсан. Гэхдээ яг энэ ч өөрөө тоглоом шүү дээ. Багтаа би өөрийнхөө хөв нэмрийг оруулаад явж байгаа гэж ойлгож байна. Амьдрал харуулна. За өшөө 1 жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа л бүх юм тодорхойлол хараг хин хин бэ гэдэг. Тэрэнд нэг санаа зовоодох шаардлага байна. Нэг хүн дээрх зөвлөлдөх байхаа гайгүй. Ямар ч тач багийн үйл ажиллагаа зохион байгуулалт бүх зүйл дээр бол хувийн бас гүйцэтгэл дээр бол бас боломжийн байгаа гэж л өргөд өгч байгаа. Гасан махыг үгүйсэхгүй. Нэг нь төрүүлж нөгөөх нь ард нь үлдэнэ. Тийм болохоор миний хувьд бол энэ бол нэг байхал зүйл. Мэдгүй одоо би өөрийгөө ч тодорхойлох хэцүү л байна. Тэгээд бусд нь яаж дүгнж байгаа юм байна. Ямар ч байсан миний хувьд оролцож байгаа юм болгондоо гүйцэтгэл сайн оролцоог л зорж байгаа. Төслөө үргэлжлүүлэх вэ гэсэн шийдвэрийг тооцохгүй үзэгч та бүхэнд хэлнэ. Та таван гишүүнээс Бадам гарав Батүлзий, Бихбаяр, Болормаа та бүхэн төслөө цаашид үргэлжлүүлэх боломжтой болсон байна. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi Brand. Чухам хинэн цаашид төслөө үргэлжлүүлэх боломжтой болохыг удахгүй та бүхэнд хэллээ. Шинэ ялалт багийн гишүүн Мөнх Чулуун та төслийг цааш үргэлжлүүлэх боломжтой болсон байна. Үлдсэн 4 гишүүнд баяр хүргэе. За энэ бол эцсийн шийдвэр биш. Энэ бол одоо багийнхны санал хураалтаар өнөөдөр энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирж амжаагүй Гам Зориг, Цэдэн Дамбаа, Мөнх Чулуун энэ 3 гишүүн дээр цаашаа төслөө үргэлжлүүлэх боломжгүй гэсэн хамгийн олон саналыг авсан байна. Зөвлөх багштайгаа ганцаарчилсан уулзалтыг хийх юм боломжийг олгоно. Зөвлөх багш Ариунбатыг хоёр оролцогчтойгоо ганцаарчилсан уулзалтыг хийж биднэрт одоо эцсийн шийдвэрийг гаргаж өгнө гэж урья.
Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Эйр. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Мэдээж нөгөө тэмцээнд ялгаж орж ирж байгаа учраас мэдээж үлдмээр байгаа. Чи ер нь хэм болохыг хүсэн нэвтрүүлэг наа. Хүмүүс нэг өөр өнцгөөс харж байгаа. Мэдээж нийгэмд бол тэгээд танигдсан учраас. Тэр энэ тэмцээний дараа бол мэдээж тодорхой хэмжээгээр бодлыг өөрчлөх, шин давцанд бас тоглож чаддаг харуулах. Хасагдвал юм болов. Хасагдвал ажиллаа хийгээд даалгаврын яг мөн чанар нь юу байсан гэж бодож байна. Яг энэ үеийг бол багийн тоглолт буюу яг багаар ажиллаж чадах уу? Одоо санаа, шийдэл одоо тэрийг баяжуулж чадах уу? Тийм асуудал байх хэрэгтэй гэж байсан. Миний алдаа гэх юм бол яг хэлж чадахгүй. Яг зүгээр тэр оролцдоггүй байсан тэр нөгөө ажил дуусаад би шууд явчихдаг. За магадгүй ажилдаа би өөр ажилдаа байл шууд төрүүлээ бас явчихдаг удаа байдаг. Саналуудаа шийдлүүдээ хийж. Тэрэн дээр л их дургуун өрсөн бол одоо манайх. Өөрийгөө бол өөрчилж чадахгүй байна. Зүгээр мэдээж яг талбар дээр гараад ирэх юм бол хэн гэдгийг харуулна. За амжилтсэ. За. Энэ тэмцээнд ялсан уу, ялагдсан уу? Ер нь бол ялагдчихлаа. Яагаад ялагдсан гэж бодож байна? Харьцангуй би бол өөрийгөө хүлэмжшөөрсөн болов гэж харж байгаа. Тэгсэн чинь харамсалтай манай багийнхан байна. Бас тийм шийдвэр гаргасангүй. Тэгээд хитрхи бас хувийн тоглолт хитрхи бас хүчтэй оролцож идэв утгаараа би нэг бас намнах юм ажиллагаа бас явчих шиг боллоо. Энд болж байгаа. Яг буруутгахгүй л дээ. Гэхдээ ер нь бол бас бидний энийг л өөрчлөх гэж үг нь цаашаа явж байгаа гэж ойлгож байгаа шүү. Харьцангуй цаашаа бас явах уу гэж бодож байсан ер нь бол. Тэгээ бас өөрчлөлтөнд бас оролдоо залууч. Тэгэхээр уулзсан чинь тэрийг шийдэх юм шүү. Тэгээ танд бол бас мэдээж даав ирэх боломж байгаа. Тэгээ та мэдээж бидний тэмцээний төшөөрөнгөд харсан, ажилласан бидний бас материалуудтай бол танилцж байгаа бах. Тэгээ одоо хоёулаа ярилцаад тодорхой хэмжээгээр чамд боломж олгоё гэх юм бол чи ямар цэдэн дам болж дараагийн одоо яг бид хоёрын ярьсан цагаас тэ ямар хүн болж оролцох вэ? Хамт олонтойгоо илүү сайн өөрийгөө сайн бас ойлгох хэрэгтэй байна. Эцэг шийдвэр гаргах юм мөч ирлээ. Ингээд шинэ ялалт багийн зөвлөх багш Ариунбат таныг тайзнаа урьж байна. Бүгдээрээ дахиад сайн байцгаана уу? Сая бол бид нар богино хугацаанд ярилцлаа. Ер нь бол бусад нэвтрүүлгийнхын явцад ямар одоо оролцогч байсан бэ гэдгийг бас ажиглаж байсан. За нэгдүгээр оролцогч бол Ганцзоргийн хувьд бол харьцангуй өөрийн бас саналаар дээрээс нь бас оролцоогоо өөрөө шийдээд нийгэмд арай өөр дуу хоолойгоор явъя гэсэн шийдэл байсан бол хүлээн зөвшөөрж гин гэж би бодож байна. Манай хоёр оролцогчийн хувьд бол хоёулаа миний асуултанд унсан. Тэгээд би түрүү анх хэлсэн. Ер нь бол ялалт бол өөрийнхөө шийдэл хийсэн тэр өдрөөс эхэлдэг. Гэхдээ өөрөө ялалтын эзэн байна гэдгийг бол тодорхойлж чадахгүй байгаа нь харамсалтай байсан. Залуу байна. Дээрээс нь хөгжиж байгаа орны нийгмийн зүтгэлтэй байхын хувьд бол тэ өөрийгөө дайчлах ёстой, өөрийгөө ойлгуулж чадах ёстой. Өнөөдрийн энэ телевизийн нэвтрүүлэг бол телевиз үзэгчийн хувьд бол нэвтрүүлэг, нөгөө талдаа олон одоо хүний хувьд бол энэ хүнийг таньж мэдэх, өөрийнхөө одоо ажил шинээр сэдэж бодож байгаа зүйлээр бусдад өөрийгөө ойлгуулах гэсэн нийгмийн харилцаанд орж байгаа ажил дээр хамгийн гол нь тэр шийдлийг үзүүлэх ёстой байсан. Та бүхэн бол ямар нэгэн авьяас үзүүлэх гэж энэ нэрийг байсан гэж би бодож байна. Би мөнхчуудад арай өөр боломжийг олгоё гэж бодож байна. Дуу хоолой бол зүгээр би төрдгөө. Энэ бол тодорхой агуулгыг бодож нийгэм төлөх дуу хоолой болж бий болж тэрийг олон нийтэд хүргэдэг ийм ажлыг өөрийн нийгмийн зүтгэлтний одоо эхлэл байсан бол арай өөр хэлбэрээр энийг өгчлөх хэрэгтэй юм байна. Тийм учраас энэ удаа тэмцээний орхиод арай өөр аргаар нийгмийн зүтгэлтэн болох ёстой гэж би бодож байна. Ингээд цэдэн давд амжилт хүсье. За, шийдвэр гарчлаа. Шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна уу? Хүлээн зөвшөөрч байна. За, яг одоо яамаар байна? Яг одоо ямарч байна. Хүлээн зөвшөөрж байгаа хүлээн зөвшөөрөөгүй хоёр шалтгаан байх хэрэгтэй л да. Хүлээн зөвшөөрж байгаа нь
Та үнэхээр сул гишүүн байсан юм уу? Яг зөв. Энд дээр тайлбарлал. Фракц гэдэг юм байт юм байна. Тэгэхээр бол энэ дээр бол яг зүгээр ихлээр бодлогоороо угааж юм л та. Гэхдээ энэ бол харамсалтай л юм те. Бас би нэлээд өөр төвшин, өөр юм харуулах тийм чадвартай гэж өргөдөг үнтэй. Ганц найдаж байгаа юм маань бол надаас илүү чадвартай хүмүүс үлдсэн байх гэж найдаа. Тийм тэр энэ бол аягүй чухал. Яагаад гэвэл энэ бол зүгээр нэг одоо юу гэдгийг урлагийн эсвэл бол юу гэдгийг зүгээр нэг шоу биш. Магадгүй энэ ус төрийн зарим нэг зүтгэлтнүүд болох ус нийгмийг аваа явах ийм усууд төрж магадгүй шүү дээ. Тэгэхээр тийм улсууд энд байна гэж бодглохлоор тийм бус улсууд энд байна гэж бодглохлоор бас жоо харамсалтай. Би яг багийн гишүүдийн бүгдээрнгийнх нь яриг сонссон. Тэгээд таны хувьд яагаад өнөөдөр төслийг орхих ёстой вэ гэдэг одоо дийлэнхийнхэн санал бол ерөөсөө л оролцоо ихсүүл гэсэн коммент хэлжсэн л да тань дээр. Тэгээд магадгүй та өөрөө бас түрүүн зөвлөх багштайгаа ярихдаа өөрөө тайлбарласан шүү дээ. Тэр чинь бол одоо бусад гишүүдэд чинь таныг тийм тэгж үнэлэх тийм үнэлгээ болсон баг л та. Тэгээд та бол улс төрчин манлайлагч төслийн бол их тийм чухал нүр царай байсан. Анхын төсөлд шилдэг эрдхийн үлдсэн бэ гэдэг дээр бол яхахгүй нэр цохогдож хэлжсэн хүн. Энэ бол танаас төсөлд маань оруулсан хувь нэмэр. Тэгээ дээрэс нь дэвшүүлсэн санаа бол надад яг урлагийн гэдэг талаасаа за ер нь Монгол орны одоо нэр хүндийн асуудал дээр бол яхахгүй барьж авах хэрэгтэй юм сэдв гэж ойлгож байгаа. Тэг юм нэгээр дуусахгүй. Тэгээ мэдээ мөхчүүлэнтэйгээ дараа нь өөр сэдвээр бас ярилцах боломж олдох бах. За амжилт. За баярлалаа. Хамтран ажиллагч мэдээцэг имэн үннийг мэдээлнэ. Мэдээллийн хамтран ажиллагч өглөөний сонин үндснийхэр хашгийг хамгаална. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээллийг сурвалж News цэг имэн. За шинэ ялалт багийнхны маань хувьд бол өнөөдрөөс хүндх өдрийг өнгөрүүллээ. Тэгээ ингэж ярилцах үеэрээ бас хэрвээ та нэр дэвшвэл яах вэ? Одоо энэ төслийг орхиж явахад танд харамсалтай санагдах уу гэдэг асуултууд дээр бас олон талын хариултууд гарч ирлээ. Залуучуудын маань ихэнх нь бол зарим нь ажиллаа орхиод тэгээд хамгийн гол ажил болгоод энэ төсөлд оролцож байгаа. Оролцогчид маань нийгмийн олон салбарт тэргүүлж өөрсдийнхөө байр суурийг байнга ялагдчихгүйгээр гаргаж явах залуучууд гэж би итгэж байгаа. Тэм учраас энэ төслийг дуустал нь явсан ч тэр дундаас нь орхисон ч тэр одоо орхиж байгаа ч тэр өдөрөө нэгэн цаг үед нь хөрлөл тогтоосон. Би биэндээ бас нэг чин сэтгэлээсээ хандсан ижилсээсэй гэж бодож байна. Тэгээд харин бууж өгшгүйгээр бол сан сайн хөтлөө яваасаа гэж бодож байна. Тэм учраас залуучуудад маш их боломж байгаа. Битгий шантраарай л гэж хэлмээр. Тэгээ энэ бол UBS телевизийн санаачлалын хэрэгжүүлдэг олон төслүүдийн л нэг хэсэг нь. Залуучуудад үргэлжлэн бид залуучуудад боломж олгодог. Залуучууд маань өөрсдийгөө энэ төсөлд оролцсноор яаж хөгжүүлэх нь бол тэднэрээ л өөрсдийнх нь сонголтын асуудал. Тэгээд нөгөө үг олдох нь өхөр олдох нь гэдэг шиг өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хоёлаа жаргая. Тэгээ өнөөдөр бол шинэ ялалт багийнхны маань хувьд хариуцлагатай өдөр байлаа. Тэгээ маргааш бол төслийн 20 багийнхан бас яг өнөөдөр шиг энэ бусад баг шиг юм шийдвэрүүдийг гаргах болно. За эрхэм үзэгчдээ бүгдээрээ сайхан амарцгаарай. Сайхан амраарай баярлалаа.